Тавханд энэ зүйлийг нэг зүйлийн намаас сэдвээс хамгаалж баярлалаа санжингийн онцлог юм байна. Өнөөдрийн хэвлэлийн баг хурд хийх болсон үндсэн шалтгаан хэд хэдэн шалтгаантайгаар хэлбэртэй багтыг зааж байна. За 2016 оны 2 сарын 7 өдөр Ардсан намын үндсэн дүрмийг төвчж Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр үүрийн дарга аюулгүй биеийг эмнэлэг төвчтэй хэтэж байхад намын үүрийн даргаас огцруулсан ийм үйлдэл гарсан. Энэ Ардсан намын үндсэн дүрмээр дөрмийн хэд хэдэн зардал зөрчсөн үйлдэлийг гаргасан байгаа Баянзүрх дүүргийн Ардсан намын. За Ардсан намын үндсэн дүрмийн 6-гийн 2-ын 1, 6-гийн 2-ын 2, 6-гийн 2-ын 3, 6-гийн 2-ын 4, 6-гийн 2-ын 5 гэсэн үндсэн 6 зүйл зардалыг зөрчиж миний үндсэн хуулиар багцсан эрхэм талдаж ноцтой зөрчил гаргасан байгаа. За мөн 2016 оны 4 сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны засаг даргаар ажиллаж байхад цагдаа хийх хэмжээгүй прокурорын зөвшөөрлгүйгээр албаны өрөөгийн нэгдэж хууль бусаар өрөөний хөтөлбөр орж ажлын мөрөгчөөр будааж авсан юм хүчирхийллийн арга хэлбэр гэж ажлаас огцруулсан ийм үйлдэл гарч ирсэн. Тухайн үед энэ асуудлаар хэвлэлийн баг хурд нийтмийн энэ мэдээллийг тавьж ирсэн. За тэгэхээр энэ 4 сарын 1-ний өдөр хууль бусаар өрөөний нэгдэж цэдийн нэгдэж нэгжлэг хийж тэр өрөөнд байсан миний бүх хүчиг баримтуудыг Баянзүрх дүүргийн Ардсан нам хурааж авчихсан байдаг. Энд миний Ардсан намын батлах өнөөдөр тогтохгүй болсон энэ хүчиг баримтууд явж ирсэн. Тэгэхээр би 2016 оны Улсын хурлын 51-р тойрогт сонгуулийн ерөнхий хороонд хэлбэрдэж сонгуулийн ерөнхий хорооноос АПС-ны тогтоолтон гараад нэр хүчээр бүртгэхдээ ингээд явж байгаа. Тэгэхээр 16 оны 6 сарын 25-ны Бям гараг буюу амралтын өдөр орой 8 цаг 47 минутад Баянзүрх дүүргийн 2-р хэлцээний ах дахь мөрдөн байцаагч хэрэг бүртгэгч буян заяа гэдэг эмэгтэй амралтын цагаар миний биеийг цагдаагийн хэсгээр дуудсан байна. За энэ дуудсан гол шалтгаан нь Баянзүрх дүүргийн Ардсан намын хэрэг эрх газрын дарга ганч гэдэг эмэгтэй Ардсан намынхаа батлахыг энэ хүн хураага өгөөгүй эрийн хөдөлгөөний намаас Улсын хурлын 51-р тойрогт нэр дэвшсэн байна гэдэг гомдол гаргасан гэсэн. За энэ 6 сарын 25-ны өдөр нь Бям гараг амралтын өдөр байсан. За шөнө 22 цаг 40 минутанд миний бие очиж тайлбар байцааг өгсөн байгаа. Гэхдээ би төрийн хуулийг хүндэтгсэн, төрийн цагдаа хүндэтгсэн. Энэ сонгуулийн тухай хуулийн дээр нэр дэвшигчийн бүрэн эрх байж. Би өнөөдөр сонгуульд Улсын хурлын 51-р тойрогт нэр дэвших гэдгээр их зам гаргаж ирэхэд би суугаагүй. Төрийн цагдаа төрийн хуулиар хүндэтгэн очиж шөнө 22 цаг 20 минутанд очиж мэдүүлэх гэсэн байна. Тэгэхээр нэр дэвшигчийг амралтын цагаар дуудаж байцаах үндэслэх баг. Хууль дүрм зөрчсөн, хүний эрхийг хангасан ийм үйлдэл гаргасан байна. Сонгуулийн ерөнхий хороо би Ардсан намаас татгах болсон шалтгааныг бүгдийг бичгээр өгүүлсэн байна. Натродын аппликац болбороор сонгуулийн ерөнхий хороонд хандаад сонгуулийн ерөнхий хороо миний бүх асуудалтай судалгаа хийж үзээд тогтоодоо гаргаад Улсын хурлын 50-р тойрогт нэр дэвшигчээр АПС-ны сонгогчийн үнэлгийг татгалзуулсан байна. Ийм байсаар байтал цагдаагийн хэлцийн 2-р хэлцийн дарамт шалтгаан үзүүлж байцааг тавьсан байна. Амралтын өдөр орой цагаар. Түүнээс гадна Баянзүрх дүүргийн 4-р хороонд байдаг миний хот байрны тод авсан. Ийм бусамг үйл явдлаар сонгуулийн нэр дэвшигчтэй нэр төрөлтөнд хамт айдас өгүүлэх цагдаа хуулийн байгууллагаар хот байранд мөртөж туг буюу бусад нэр дэвшигчдийн маань сурчлагын самбаруудыг эвдэх, эмтэх, устгах энэ үйлдэл удаатаар бүртгэн ажиллаж байгаа. Энэ 16 оны сонгуулиуд хууль бус маш олон үйлдэлийг гаргаж байна. Энэ олон намууд шударга үсгэж чадахгүй байна. Энэ миний хэлхээс эмзэглэж байна. За мөн оюун туяа гэдэг хүнтэй уулзсан гэдэг ганцхан шалтгаанаар Баянзүрх дүүргийн 4-р хорооны хэсгийн ахлагчийг 6 сарын 1-ний өдөр ажлаас нь чөлөөсөн ийм үйлдэл гаргасан байж. Тэгэхээр хүний эрх хэрэгчүүдэд хайцсан дээ. 1990 онд бид арчсан хүмүүстийг нийгмийг байгуулахын тулд миний би энэ 90 оны арчсан хувьсад гар бие явуулж явсан юм. Гэтэл өнөөдөр арчсан нийгэм арчсан төр барьж явах үед бид өнөөдөр хэдмэдтэй гэж. Хүний эрхийг ноцтойгоо зөрчиж байна. Хэдмэдүүлж байна. Олон хүнийг хоморхон ажлаас нь хавж байна. Үг хийх үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө янз бүрийн дарамт
байна. Ажилгүй болж байна. Ажлаас гаргаж байна. Янз бүрийн хүчрхийтийн хэлбэрийг удаадараа миний бие амсч байна. Энэ шудраг нийгэм өнөөдөр ачсан шудраг хүмүүст нийгэм өнөөдөр хайцсан байна. Би яагаад ачсан намаас татгац болсон үндсэн шалтгаанаар хэд шалтгаанаар би намын дарзээ их хотод 3 сарын 7-ны өдөр дэд цагтад явсан. Баян зүрх төвийн ачсан намын дарбарууд удаадараа хууль зөрчиж намынхаа гишүүдийн эсрэг ийм хууль төсвүүд ажиллагаа явуулсан намын хатан бүтэх ажиллагаа явуулж байна. Энэ бүх хариуцлага авцаалагийг 3 сарын 7-ны өдөр зээ их хотод миний би хүсэж үзсэн байна. Энэ хүсэлтийн хариу ирээ. Ингээд миний би 4 сарын 3-ны өдөр ачсан намын 4-р үүрийн үүрэг үүсгэгч Цэрэн оног гэдэг хүн энэ намаас гарах шалтгаанаар үндсэн шалтгаануудаар бичээд хүсэлтээ өгсөн. Ингээд 5 сарын сүүлээр Иргэний хөтөлбөрийн намд ирсэн орж Иргэний хөтөлбөрийн намаас Улсын хурлын 51-р тойрог нэр дэвшээж явж байгаа ийм хүн байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ 16 оны сонгуульд итгэл хөдөөд гэж биднийг дэмжиж байгаа маш олон иргэд байна. Маш олон иргэд үгээ хэлж байна. Үнэхээр ардчид хүний эрх хэрэгчлөө, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа олон үүдүүдийг бид харж байна гэж хэлдэг. Тэгэхээр энэ шудраг үнний төлөө явж байгаа иргэдээ дэмждэг ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхнийхээ дэмжлэг тусалцаагаар бид нар өнөөдрийг хүртэл явж байгаа. Та бүхэндээ одоо маш их өндөр амжилт хүсье. Та бүхнийхээ одоо дэмжлэг тусалцаа, итгэл найдварыг алдахгүйгээр иргэний хөдөлгөөний нам их өөрчлөлтийг хийхэд тулд бид нэр дэвшээд явж байгаа. Хамгийн аюултай зүйл сонгуул бол ардчлалын амин сүнс. Энэ удаагийн сонгуул маш их шудраг бус явагдаж байна. Жишээлбэл ардчилсан нам Монгол ардын намаас бусад намын нэр дэвшигчдийн үйлсэлтэнд ард иргэдийг оролцуулахгүй арга хэмжээ урьдаас авсан нийлд байна. Уулзалт хийхэд бараг хүмүүс ирэхгүй байна. 2-4 согтуу хүн заавал ирж байна. Тэр согтуу хүмүүс янз бүрийн амлалт өгөхийг шаардаж, орилж бахарж ингэж одоо үүмэлж байна. Мөн заавал архины мөнгө нэгж байна. Өөрөөр хэлбэл энэ сурталчилгааны 18 хоногт иргэд маань нэр дэвшигчдийгээ танилцах, нэр дэвшигчдийгээ судлах ийм боломж олгогдсонгүй. Тийм учраас энэ хэдийгээр ийм боловч биднийг бас дэмжиж бидэнд одоо өөрсдөө танилцуулах үед бол биднийг одоо дэмжиж ирсэн бүх иргэдтэй баярлалаа. Бид өөрсдийнхөө одоо хийх зорж исэн бүх зүйлээ хийж чадсан болно. Та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсэж байна. За, сайн байцгаана уу? Намайг командир Жирчи орлоо гэдэг. Би Баян зүрх төвийн 51-р тойрог 8-10-2023-28 төрөж улсын бүрэн иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж байгаа. За, сонгуулийн сурчлагаа эхлээс өмнө сонгуулийн хороонд материалаа бүрдүүлж өгөхөөс эхлээд ерөөс анхнаасаа энэ сонгуулийн хууль бол маш шудраг бус юм байна гэдгийг одоо би анхнаасаа одоо сошиал медиа, фейсбүүкээр дамжуулж илэрхийлсэн байгаа. Ингэж хүний сонгох эрхийг маш хязгаарсан, хавчиж яасан тийм одоо хууль байна. Би сонгуул одоо улс төр гэж өвдөн сонирхож бас орсон гэж явсангүй. Өөрийн ирэхгүй амьдралын шаардлагаар өнөө цагийн нийгмийн байдал улс төрийг авч явж байгаа хүмүүс бодит хүмүүсийн амьдралыг хараад үнэхээр одоо тэгчих чадахгүй нэ. Өөр жишээлбэл хийя. Жирийн иргэд ард түмнийхээ дуу хоолойг болж явъя гэдэг одоо хоёр хүсэлтээ зорж хэд хоног бас үйлдвэрийн сахиж хүндэтгэж явлаа. Тэгээд одоо их л олон юм муу юм хүмүүсийг дадаж сургасан байна. 20 жил олон жил хор найруулж тэрнтэй хүмүүсийг холдуулж сургасан байна. Одоо жишээлбэл одоо хүмүүс танилцуулга өгөө явахад дотор нь юу байгаа гэж хараад байна. Одоо бодвол өмнөх хүмүүс мөнгө өгч сургасан болтой юм. Дээрээс нь эргээстрийн дугааруудыг хүмүүс бүртгэж авч яваад байна гэх. Хэрвээ эргээс сонгуулаа өгч чадахгүй. Одоо сонгуулиас талхсан хүмүүс одоо их байж шүү. Тэгээд сонгуулаа өгөхгүй гэхээр одоо өвгөө хүмүүсийг эргээстрийн дугаараар дамжуулж одоо өөрсөндөө ашигтай байдлаар зохицуулахаар юм хийж байгаа юм шиг байна. Бас дээр нь зарцааны нүүдэлгээр шинэ үг бас сурж ийн хүмүүс хичнээнээр одоо нэг хаягийн дээр одоо зөвхөн сонгуульд зориулж нүүд хийж ийн маш бол ийм шудраг бас
ийм одоо үйл ажиллагаанууд явагдаж байна. Тэгээ энийг хүмүүс өөрийгөө их сэргэлэн одоо байна гэж ойлгож байгаа шиг байна. Энэ сэргэлэн бишээ шудраг бас өөрснөөсөө ичих хэрэгтэй. Үнэхээр тийм шудраг сайхан иргэний хүн ардаа гэсэн тийм арчилсан хүнлэг нэг байгууллага одоо өөрчлөлт цаг нь болсон гэсэн утгаар учраас бид нэр иргэний хөдөлгөөний нам иргэн хүн өөргөө хариуцлага биелүүлээд явъя гэж ингэж явж байгаа маа. Тэгээд үнэхээр бас ийм харамсалтай үйл явдал зөвхөн манай намын нэр дэвшигчид бус хүмүүс тохиолж байгаа бас харамсалтай байна. Ер нь бид нэр ийм жоохон хүчиг одоо аашиж байна. Ойцгоё хариуцлагатай одоо хэн нэгнийхээ төлөө одоо таны миний үйлдэл бүхэн чинь бусад нь бүгдээр нь хамааралтай учраас энэ нэгдэлтэй сайхан амьд гэдэг бүгдээрээ өсөж залуу нэгтэй явцгаая. Тэгээ би бүгдээрээ дамжуулъя гэх баярлалаа. За Монгол улсын сонгуулийн тухай хууль өнөөдөр би нэмэлт байна. За сонгуулийн тухай хуулийн 16-гийн 2 дахь заалтан дээр сонгуульд нэр дэвшигчийн үйл ажиллагаа эрхийн баталгааг бас энэ дээр маш тодорхой заагдсан байж байгаа. Тэгэхээр цагдаа хуулийн байгууллага нэр дэвшигчийн дуудаж байцаах эрх зүйн үндэслэл байхгүй. Саяны миний түрүүний хэлсэн үндсэн шалтгаануудыг тодруулахын тулд цагдаагийн байгууллага сонгуулийн ерөнхий хорооноос тайлбараа авч сонгуулийн ерөнхий хорооноос асуумж тайлбарыг авах ийм ёстой байсан. Тэгэхээр хаана хуулийг дээдлэж, хуулиа мөрдөж ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр манай нийгэмд хариуцлага байхгүй болсон. Хариуцлага байхгүй болсон. Тийм учраас иргэний хөдөлгөөний намын бидний энэ 16 оны сонгуульд орж байгаа бас нэгэн гол хийж ярьж байгаа зүйлүүд хариуцлагын хувьсгалыг хийе гэдэг ийм өрөөнд ор бид нэр сонгуулийнхаа кампанит ажлыг өрнүүлээд өнөөдөр төсөөлийн шатанд ороод явж байгаа. Тийм учраас дээд шатанда, дунд шатанда, анхан шатанда бүх газруудад одоо хуулиа дээдлэж хариуцлагатай байх цаг үе бидэнд тулж ирээд байна. Ингээд анхаарал тавьсан явдалд та бүхэнд маш их баярлалаа. Нийт иргэд сонгогчдоо хэлэхэд сонгуультай маш идэвхтэй оролцоорой, залуучууд минь сонголтоо зөв хийж сонгуультай идэвхтэй оролцоорой гэж хүсмээр байна. Заасан байна. Намайг очир сүрэнгийн мөнх чимэг гэдэг би нийслэлийн хэрэглэгчдийн урд Сонгон ахын дүүргийн 18 дугаар тойрогт Монгол Ардын намын самдуу гэж хүнтэй өрсөлдөж байгаа. Миний хувьд бол сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш халдлага дайралтанд өртөж эхэлсэн. Энэ одоо машины маань одоо цонхыг ингээд хагалцдаг, гудамжинд ингээд ганцаараа явж байхад би ингээд машиныхаа цонхыг хагалуулах, боож унгаалгах ч гэдэг юм, хар хувцастай хүмүүс ирээд боож унгаах ч гэдэг юм уу. Ийм халдлага дайралтанд ихээр өртлөө. Миний хувьд бол би Сонгон айрхан дүүргийн 5 дугаар хорооны унган иргэн жирийн хуульч судлаач хүн байгаамаа. Би гэр хорооллоо би одоо ч гэсэн амьдарчид байгаа. Би гэр хорооллынхаа эгэл борчуудынхаа төлөө дуу хоолойнд болж явсан. Намайг сурталчилгаа хийгээд 26 дугаар хороогоор явхад мотоциклтай хүмүүс байнга дагаж явдаг. Миний хувьд хөрөнгө мөнгөний бололцоо гэх тийм айхтар их хэмжээний мөнгө ороогүй. Би ганцаараа сурталчилгаагаа хийгээд нэг хүүхэд дагуулад явдаг. Яагаад гэвэл эхний өдрөөс эхлээд би ийм хадлага дайралтанд өртсөн учраас түүний олон хүүхдүүдийг өөр шиг болгоод яах вэ, хохиргоод яах вэ гэж бодоод би бүгдийг өөрөө хийсэн. Сурталчилгааны материалыг ч би өөрөө өнгөт принтерээр хийсэн. Тэгээд би сурталчилгаагаа ингэж хийгээд явдаг. Миний фэйсбүүкийг очир сүрэнгийн мөнх чимэг гэж хараарай. Би өөрөө уншаад, өөрөө сурталчилгаагаа хийгээд би Нарангийн Ингээс ихсүүлээд 5 дугаар хороо хүртэл бүх иргэдтэйгээ уулзаж, чадлынхаа хэрээр уулзаад явсан. Миний сурталчилгааны 8 самбар алга болсон. Би энийг цагдаад тэмдэглүүлж амжаагүй. Бүх юмаа өөрөө хийдэг учраас. Өчигдрийн байдлаар миний багийнх нэг ямар шалтгаантай гарсныг би сайн мэдэхгүй. Сонгон айрхан дүүргийн цагдаагийн элчист миний ханиг миний дүүнэр найз нөхдөйг хорьсон байна. Түр сайтуулсан. Би өнөөдөр Монгол хүн сонгогдох эрхээ эдэлж болохоо байцсан юм байна гэдгийг мэдлээ. Миний ухуулагч нарыг айлган ичээж түр сайтуулсан. Ингэж сонгуулийн энэ сурталчилгааны хугацааг дуусгаж байна л да. Гэхдээ би иргэддээ хөргөх гэсэн бүхнээ хөргөж чадсан өөрөө.
эрх мэдэл, мөнгөний төлөө, мөнгөний эсрэг бидэнтэй зогсож байгаа та бүхэндээ сонгогчдод баярлалаа. 5 дугаар хорооны засаг дараагаас хүн миний сонгогчдод мөнх чимэг бол ядуу хүн шүү дээ. Та нар ийм ядуу хүн сонгож болохгүй шүү гэдэг зүйлийг ухуулагч нартай хийж явсан. Тийм ээ. Би бол гэр хороолд амьдардаг жирийн нэгэн хүн. Би тэднийхээ дуу хоолой болж явж байгаа. Уржигдэр миний сонгогч, миний хар багаас нь мэдэх дүү маань ингэж хэлсэн. Мөнх чимэг хчээ. Та сонгогдвол манай гэр хорооллоос нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэг нь гарах юм бол бид Төвшин баяр аваргыг дэлхийн аварга болоход баярлсан шиг манай гэр хорооллынхан бид нар манай 5 дугаар хорооныхан бид нар баярлнаа гэж хэлж ирсэн. Намайг гав ганцаараа юм хавраад сурчлагаа хийгээд явхад хүмүүс тэрч аваад уйлж ирсэн. Миний хүү үний ялах болно. Хулгайчийн засаг руу, хуулийн засаг руу сонгоё гэж хэлэхэд бүгд сайхнаар хүлээж авч ирсэн. Үнэхээр шудраг ус байдаг юм байна. Маш хүнд үед би сурчлагаа хийлээ. Миний сурчлагын хоног бол 3 хоног л байсан. Надад бол үнэхээр 2 нам маань 3 хоногийн хугацаа өглөө. Энэ 3 хоногийн хугацаанд би бүх зүйлийг амжуулж чадсандаа баяртай байна. Би одоо эндээс гараад цангаа архын дүүргийн цагдаагийн хэлцэд очих болно. Өргөдлөдөө өгөх болно. Би энэ нийгэмд шударгаар адлагдаж явсан байна. Жирийн гэр хороол ядуу борчуудын төлөөлөл болж яваадаа бас өөрөөрөө бахархаж явна. Тухайн үед энэ тэмээ машин тэрэгмийн халдлага дуртад би ганцаараа явж байгаад нөгөөдөр юм байна би сандуу даргын уулзалтан дээр очсон. Ганцаараа л очсон. Би ийм тэмээ халдлаганд өртсөн. Тэгээ цагдаа тэмдэглүүлсэн байгаа гэж хэлсэн. Надтай бол гар бариад манай менежертэй уулзаараа гэж хэлсэн. Тэгэхээр бол дөнгөж гарч ирж байгаа улс төрчтэй энэ олон жил улс төр хийсэн хүмүүс маань зоргийг мохоож, итгэлийн нэвдэж ингэж хөсөрдүүлж байгаад би маш их гомдож байна. Шудраг өрсөлдөцгөөё гэж хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа.